зүйлийнхаа төлөө сэтгэл нэгдээ зүтгэнэ. Айхгүй, урсах цусаа өгөхөд айхгүй, өргөх амиа өгөхөд айхгүй гэдгээл батлан хангаргалж байна. Ирчүүдээ та нарыг дуудаж байна. За тэгээд наад зах нь яс суглан цаашлуул амь авах гэж. Тийм шүү дээ. Урвах юм бол. Урвал ийм байдлыг авчирсан хүний хэл нэрл би та нарын өмнөөс очиод тэр хүний чинь ухая. Нэг л хулгайчаа гаргаад ир. Нэгэн хулгайчиг Монгол улсыг өстө бүр ингээ хохироосон урвагч хулгайчаараа бүр батлагдсан бүр ингээ бүх юм нь ил тод болцсон тэр нэгэн хүний гаргаад ирээ. Монголыг ингэтлэн дорой тулсан тэр гин битгээдийг нэрлэдэг. Таны өмнөөс би нэргий, бид нэргий гэж Монголын хүчрэх залгууч танаас хүсэмжилж байна. Та энэ хүсэлтийн хариуд хэнийг нэрлэх вэ? Миний хувьд дэрэгдийн бурхан нь болж тахигдсан чуулганы ахлагчийг нэрлэнэ. Тодорхойлбол бурхан гэж тахигдсан өндөр байр суурин дээрээс буруу замыг заагчийг Монголын тусгаар тогтнолын номер 1 дайсан гэж би нэрлэнэ. За гандан тэгшлийн эдийн захиргаанд 2022 оны 3 сарын 2 өвгдөө өдрийн мэс байгуулав. Миний дээдлэх төр засаг бол одоогийн улсын их хурал засгийн газар биш юм а. Учир нь тэд бол улсын төсөв бүрдүүлнэ гэж малчтын амин зуулгыг дээрэмдэх бодлого төлөвлөж дээрмийн үйл эрхэлдэг. Энэ буддизмын итгэл үнэмшилд харшлах тул дэлхийгэн эвдэг сөнөөгч хүчнийг төр хэмээн дээдлэх боломжгүй билээ. Миний дээдлэх төр бол бурангуйн засгийн эсрэг тэмцэгчд юм. 2010 оноос улсын их хурлыг тараах тэмцэл өрнөж газар нутгаа хамгаална, улс их орнын авран хэмээх улс төрийн шинэ хүчин гарч ирсэн. Энэ нь буддизмын итгэл үнэмшилд яв цав нийцэх тул улс төрийн энэ шинэ хүчнийг миний дээдлэх төр хэмээн үзэж, миний бие өөрийн чадлын хэрээр хүчээр өргөн зүтгэж ирлээ. Эх орон ард түмнээ аврахын ариун үйл хэрэгт хамгийн аврах тангараг бүхий ховргийн чуулган нэгдэх нь номын ёс билээ. Өнөөдөр дайны хөл дэлхийн маань энэлэн байна. Дайны хажуугаар дажин болж шажин номынхан маань өвөр зуурaan тэрсэлтэн байна. Тэгвэл энэ бүх дайн дажныг амьдлуулах арга зам Бурхны шашны сүмийн эдүүдэд өдөр тутмын хурал болон уншигддаг билээ. Харин тэр хуралд уншигдах номыг улс төрийн амьдралдаа бид хэрэгэлдэг билүү? Энгийн ард олон байтугай эх орныхон төлөө тэмцэгчдэж гандангийн өдөр тутмын хуралд ямар утгатай ном уншигдгийг огтоос үл мэдэх юм билээ. Тиймээс эх орон ард түмнээ аврахын төлөө тэмцэгчд болон авралын номыг түгээгч ховргийн чуулган энэ хоёр хүчин хамтран ажиллахын цагт хуралд уншигдах ном амьдралд уялдаж дайны хөлд энэлсэн дэлхийн амьрлах болов. Мөн үүний хамтаар шажин номынхон та бүхний өвөр зургийн зөрчилж амьрлаж дайн дажны аюулаас Монгол төдийгүй дэлхийн аврагдах болов. Ийм хэмээн горилж 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр их орончдын төлөөлөл болж мөн эдэр дунд Ахмад үеийн төлөөлөл, ээж аавуудын төлөөлөл болж 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт ховргийн чуулганы төлөөлөл болгон Бурхны шашны төв гандан тэгшлийн эдийн захиргаанд хандсан билээ. Тэндээс уг хүсэлтэд бичигт болгон уламжлах зааварчилгаа авсны дагуу манай байгууллагын тамга тэмдэгт толдойдон эх орончдын хүсэлтийг албан бичгээр уламжилж байна. Тэргүүн Аз холбон гэрлсэн. За ийм бичгийг гардуулахаар ирээд байна. Ингээд лам нартаа гардуулж байгаагаа мөн та бүхэнд хүргье. Нийт эх орончдынхоо төлөөлөл болгоод бидний 4 хүн танаа дээр сая 2022 оны 2 сарын 28-ны өдөр ирсэн шүү дээ, тий? Тэгтээ бол энэ хамгийн аварна гэсэн энэ улс хүмүүс маань нэг хүчин байна те. Тэгээ хамгийн аврах номыг дэлгэрүүлдэг ингээд овргийн чуулгантайгаа энэ хоёр хүчин нэгдээд ажиллах юм бол энэ хамгийн аврах онол ухаан нар улс орноо зас залуурдаад ингээ явхад Монгол улс маань сая 10 цагаан буйны зам өрөөр орох юм аа гэж бид нар явахандаа үзээд зүгээр нэг ирээгүй ингэж бодож ярьж ирсэн байхгүй юу? Улс их орноо аврах гээд 10 гаруй жилийн турш цөхрлөн бартал явсан тэмцэгчид эх орончд маань эцсийн найдалгаан болгоод аврал 3 эрдэнэ минь хэмээн эдгээр хүмүүсийг зориод ирэхийн тулд үүний өмнөх өдөр бид юун тухай хэлэлцсэн талаар бидний ярианд анхаарлаа хандуулна. Ер нь замнар иргэний нийгмийн байгууллагын сууж байгаа хэвлэлийн хурал хийх хэрэгтэй байна. Бид нар одоо яг нэг өнцөг дээр ирлээ. Одоо шинэ зохион шашин дээр ирсэн бол шашин ард түмэн хоёр бид нар нэг байр суурин дээр очлоо. Одоо энэ чэнээс цаашаа бид нар соён гэгэрүүлэх ажиллагаагаа хамтдаа хийнэ. Одоо аргагүй одоо Монгол хүмүүсийн болохоор Монголын хувьд энэ өнөөдөр бид нар ингэж нэгдэж байна гэдгээ нийгэмд харуулж байгаа хэрэгтэй. Энэ бараг жаахуудаа их сонирхолтой болох гэдэг чинь хэрвээ ингэж иргэний нийгмээ байгуул. Хэрвээ бид нар ойлгож бас юм сонирхолтой маш гоё тийм оюунлагаар ойлгож чадах юм бол одоо энд бид нар ингээд хамтсан байр суурьаар ажиллах юмаа гэдэг зүйлийг гандан тэгшлийн эдийн захиргаа болон тэр эх орончид тэмцэгчд ингээд хамтдаа
ингээд ард түмэндээ мэдээлэл өгөх юм бол хэвлэлээр мэдээлэл өгөх юм бол ийм сайхан юм болох нэ гэд. За ингээд намайг энэ чойшлоо энэ гандангийн ламнар. Тэгээд би энэ нэг бичгээ 3 дахь хийгээд ирээ гэсэн. Тэгээд бичгээ хийгээд хүлээлгэж өгөх гээд ингэ байж байгаа байхгүй юу? Энэ маань тийм зөндөө сайхан бичиг байгаа штэ. Бид нар эртэд яаж ирсэн бэлээ? Аль чамайг хин гэдэг үлээ чи наашаа гараад ярьдаа. Хэрэг бүтгэхгүй тохиолдолд за тэгвэл бид нар бас ингэж чадна шүү гэсэн маягаар гаргах уу гаргана. Өнөөдөр бид нар та нарыг сар гарангуйлаа 2 сар гуйлаа 10 жил гуйлаа. Өөр бидний ялах гэдэг. Энэ юм бид нар ярихаас эцэг дээр бид тулах юм бол ярихаас өөр арга байхгүй. Тэр эцэг дээр маргааш бид нар маргааш тодорхойгүй. Маргааш бид нар үгүй гэсэн байр суурь. Маргааш 3 сарын 2-нд уулзалт хийхгүй гэдэг нь бид нар одоо ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагаар тарахаас өөр домгүй. Одоо тэгээд энэ мөнхөрийн үгээс чи аваад эднэрт хятадын тал үүсгээд. Шарын шашин шин үндсэндээ хятадын коммунист намыг одоо дагаад орцсон. Манай хамаг том хамар намнаар бүгдээрээ одоо үүнийг дагаж ороод хятадын одоо нам төрийн ажилтан болоод хятадын үйл сурталчилгын ажилтан болоо явж байгаа шүү. Хууль зөрчсөн гадаадын тагнуулын үйлдэлээр баригдсан гэдэг мөнх хоёр дээр байгаа заа юу. Тэгэхээр зэрэг мөнх хоёр эднийг харин хууль зөрчлөө гэдэг байхгүй юу? Монголын төрөнд дээдлэх ёстой байдлыг тэр гадны төр дээдлэлээ. Тэгэхээр зэрэг ийм ностой хууль зөрчсөн учраас эдний үйл ажиллагааг зогсооно гэж байгаа байхгүй юу? Хойшлуулцгүй мөнх хоёрын. Энэ бол манай улсын одоо хуулийг одоо ностой зөрчиж байгаа. Шашны төрөө дээдлэнэ гэж ярьж байгаа энэ хуулийн дөрвийн нэгтгэх. Тэгэхэд одоо энэ хятадыг одоо дагсан нөтөд бол энэ өөрийнхөө төрийг дээдлэхгүй хятад улсын төрийг дээдлэх юм байдал орчод байгаа. За дөрвийн 3 тал одоо энэ сүм хийдийн дотоод үйл ажиллагаанд төрийн байгууллага албан тушаалтан оролцож болохгүй гэсэн байгаа бол хятад улсын одоо төрийн байгууллага албан тушаалтууд манай шашны үйл явдалд оролцдог болсон шүү. Энэ бол яхааргүйгээд тагнуулын улсууд өндөр сандал дээрээс байцаасан гэдэг байгаа байхгүй. Гандаа анхудаа хурлаа их гэдэг араа ээж нэг мөнөө зөвлөсөн чинь бүгдийг байцаас 15 оны юм. 2015 онд хорл болсон байдгийн. Тэгээд нөгөө дууцсан ламнаруудын бүгдийн тагнуулын газрын өндөр сандал дээр ихэд арайч гэтрүүлсэн байлгүй. За. Энэ дуудаж бүгдээр ингэ уулцсан байдгийн. За, тагнуулаас уу? Тий. Бүгдээр ингэ. Энэ бол яг басан явдал. Хэн хязээ асуух энийг хэрвээ ярил ирчүүлээрэ штэ. Хязээ нэрх үү гэдэг юм бас тухайн үед нь юу гарч ирэн штэ тий. Тэгэхээр зэрэг ийм нэг мөнхөрийг үйлдэлээр нь барьсан шиг бид нар бас үйлдэлээр баригдсан юм энэ сая 2 сарын 2-нд энэ өөрийнх нь юу? Оюутлагыг захиалгын станц барьж одоо Монголоос хангах гэж байгаа гээд маш олон төрлийн сайн сайхан ажлуудыг хийж байгаа. Засаг төрийнхөө ажлыг бас ойлгож ухаарч мэдрэх хэрэгтэй юм гэж би ингэж боддог. 90 сүүлийн хэдэн жилд бол монголчууд дэлхий дээр байхгүй ухаан гаргалаа. Манай засаг төрд бол би баяртай байгаа. Тэгээ мэдэн одоо 5 дахин илүү орлого гарах юм байна. Тэр мэтийг одоо энэ ард түмнийхээ ажил хөдөлмөрийн байрыг бий болгох. Энэ одоо үндэсний компаниудаа дэмжих ингэж биднүүд бүгдээр ажилтай болоод дэрсгэл босоод ирвэл юу гэж ингээл гудамжиндаа маргалдаа сууж явахдаа ажилтай хүн завгүй болно. Мөнгө цаастай болно. Хөдөлмөртэй хүнчнүүд багтмаар шүү дээ. Газраа ухан, гавлаан хоослон, эхтэлхийгэн эвдэн ирээдүгэн хөнөөх нүгэлт муу үйлийг бахархмаар сайхан зүйл шүү дээ гэж Бурхны суурин дээрээс суртлах хуулах их энэ хүнийг Хятадын коммунист намаас монголчуудыг мунхруулах даалгавар авсан үсэл суртлын ажилтан мөн байна гэж үзэх бүрэн үндэслэл байна. Бүхэл бүтэн Монгол улсын тусгаар тогтнол занал хийлээ бүр цаашлаад бүр гадныханд зарцсан бүр тэрнгөр батлагдсан тэр хүний туханд нь сум зооход яг юу буруу байгаа юм бэ? Хятадыг сүрж хамаг Монголын өмгөөлөн тэмцэгч мөн хоёр сэтгүүлчийг Хятадыг сүрж яваад үйлдэл дээрээ баригдсан хэрэгээр Монголын шоронд хордог юм болов монголчуудын бурхан гэж тахигдсан Хятадын үсэл суртлын ажилтан үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд энэ хэргийг хэн шүүх вэ? Ийм хэрэгтнийг шийдэх ял юу вэ? Магадгүй чаажин цаг хоолон дээр нь хятадын коммунистын тулгаастай байж магадгүй. Тийм тулгаастай гэдэг энэ хэлсэн шүү дээ. Бүгдийн тийм учраас нь чаажин цамгаа номын ясны дагуу ярихыг хүссэн ч хотоо тулгаастай байгаа учраас эсрэг ярихаас арга баг. Тийм тэгээ хятадын тагнуулын ажилт гэдэг. Тийм болохоор хятадын үсэл суртлын аппарат болон ажиллах гандангийн үйл ажиллагааг яаралтай зогсоох хэрэгтэй. За дөрвийн дөрөвт бол одоо үндэсний аюулгүй байдал аюултай бол энэ үйл ажиллагаа зогсоо гэсэн байгаа.
Үүний дагуу одоо хятадыг дагаад байгаа янз бүрийн буруу одоо энэ үйл ажиллагаа явуулаад байгаа нөхдүүдийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байна. Өчигдөр үйлдэл дээр баримтлагдсан. Тэгвэл бид нар сөрөөд энийг хийх хэрэгтэй байхгүй юу? Мунхруулгын үзэл сурталын ажил дагнуул байцаагаад байна гэдэг тодорхой. Тэгтэл яг илт мунхруулга хийлээд энэ 3 сар 2 сарын 2-нд бүр тодорхой болчихлоо. Тэгвэл энийг яаралтай тасн зогсоогоод энэ мунхруулгыг зогсоогоод бид нар соён гэгэрэлийг энэ утгаар нь хийнэ гэд. Ингээд өөрсдөндөө гартаа авах юм байж болно. Соён гэгэрэл бол хүмүүсийг өөрийнхөө буруугаас болж номоо болсон тэр байдлаас татан гаргаж чадна. Иммануэль Кант. За тэгээ ингээ мунхаг болсон тохиолдолд яадаг вэ гэхээр зэрэг өстой үцэнгүү номоо болдог. Оюун эрдэнэ 2 сарын 6-нд очиод хятадын өнгөлөгийн галт тэрэг нь цуунаа гэд. Тэгээ энэ мөнхөрийн хөвлийн урд дээр хэлсэн нэг гол үг ингэж байгаа шүү дээ. Энэ хятад гэдийгээд манайх бүхийгээд үүдэг. Нэг нь гэдийгээд нөгөө нь одоо бүхийдэг одоо ийм жишг бол одоо ийм жишгтэй гадаад харилцаа байх ёсгүй. Одоо энэ оюун эрдэнэ ерөнхий сайд бол одоо саяын энэ одоо улд олоосон энэ алхмынхаа дараа бол ийм одоо жишг харилцаатай байх ёстой дахин мэдгдсэн байгаа. 2 сарын 6-нд очиод хятадыг долоочод ирсэн. 2 сараар ийм долоосон зүйл байж болохгүй. Энэ долоодгийн учир нь бас энэ шүү дээ. Мунхруулчихсаар зэрэг яадаг байх нь ийм эцэнгүү ийм арчаагүй сул дараа болдог. Гэгэрч юм бол илүү зоригтой болоод яаж болох нь шүү дээ. Тэгэхээр зэрэг эдгээр хятадын үзэл сурталын ажлаар мунхруулаад байна. Соён гэгэрэл бол хүмүүсийг өөрийнхөө буруугаас болж номоо болсон тэр байдлаас татан гаргаж чадна. Иммануэль Кант.